анхны зурвас бихэн нурсэж бүдгэрсэн ширээний ард сэлсэн үг бүхэн төхөглж чиний тухай бодол хайрын дуу болж игшилээ сургуулийн хаалгыг хааж уянг басан дуугаа ангиараа дуусан бибинэ түшин датгунга мартацгааж нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ За манай 11 ангийн сурагчдын маань санаачлагаар сургуульдаа нөлөөллийн үйл ажиллагаа явуулъя гэсэн саналын дагуу бид бүхэн сургуульдаа Inspiration гэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За энэ Inspiration үйл ажиллагааны гол зорилго нь юу вэ гэхээр одоо үеийнхээ сурагчдад анги хамт олон яаж нийтж байж болдгийг, яаж эвтэй хүчтэй байж болдгийг харуулахыг зорьсон. За Inspiration гэдэг үгийг яагаад сонгож авсан бэ гэхээр энэ үг нь өөрөө урам зориг гэсэн утгыг илэрхийлдэг. За энэ үгэнд бол А үсэг 3 арсан байгаа. Энэ үсэг нь юуг төлөөлж байгаа вэ гэхээр одоо манай 11 ангийн сурагчид бол Тэмүүлэн Эрдэм сургуулийн 3 дахь төгсөлт болох ч байгаа учраас энэ 3 дахь төгсөлт гэдгийг бас онцгойлон харуулъя гэдэг үүднээс Inspiration үгийг сонгож авсан байгаа. За Inspiration үйл ажиллагаанд маань сургуулийн багш удирдлагууд бүгдээрээ дэмжиж ажилласан. За тэгээ манай 11 ангийн эцэг эхчүүд маань маш их сэтгэл зүрхээрээ оролцож бидний үйл ажиллагааг зохион байгуулахад маш дэмжлэг үзүүлж ажилласан эцэг эхчүүд болон сургуулийнхаа багш удирдлагуудаа талархснаа илэрхийлье. За энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар манай ангийн сурагчид бол маш аз жаргалтай, гэрэл гээтэй, баясгалантай байгаа нь анги удирдсан багш миний хувьд бас харагдаж байгаа учраас багшийн хувьд бол сэтгэл хангалуун байгаа. Ивентэд маань болохоор бүх сургуулийнхаа хичээл ордог багш нар маань болон эцэг эхчүүд маань бүгдээрээ ирсэн байгаа. Тэрэн дээр сурагчид, эцэг эхчүүд, багш нар маань бүгдээрээ хамтраад нэг өдрийг аюу аз жаргалтай тэгээд ийм хөгжим тоглоод аз жаргалтайгаар өнгөрүүлсэн болохоор энэ маш сайхан санагдаж байгаа. Манай ангид хичээл ордог багш нар маань өчигдрийн ивентийн талаар биднэрт хэлсэн байгаа. Тэгээд тэр сэтгэл нь манай ангийг маш их сэтгэл гарсан гэж хэлсэн. Тэгээд тэрийг харахад маш их гоё байсан гэж тэгж ярьжсэн. Тэгээд камер ороод ирэхээр бүгдээр амар гайхажсэн гэсэн. Тэгээд уруулаа боддог гэж, стенцдэг гэж гээд багш нар хоорондоо ярьсан гэсэн. Тэгээд манай ангийнхнаас маш их сэтгэл гарсан болохоор маш их гоё байсан гэж биднэрт хэлсэн байгаа. За тэгээд манай Тэмүүлэн Эрдэм сургуулийн 11 ангийн хүүхдүүд маань өнөөдөр энэ хөө тайлан эцэг эхчүүд багш нартай тайлгнаж байгаа энэ хүү тайлан өөрсдөө санаачилсан их онцлог. Тэгээд хамгийн гол нь одоо сүүл хүүхдүүдийн маань сэтгэлгээ шал өөр болсон байна л да. Тайлан гэхлээр л бид нэг одоо юу сурсан мэдснээ ярьдаг бол өнөөдөр 11 ангийн сурагчид маань биднэрт одоо юу тулгамдж байна, ямар асуудал бэрхшээл тулгарч байна. Тэднийг өөрсдөөсөө одоо шийдвэрлэх арга замаа хайгаад тэрийг бас ингээд гаргаж ирээд товч тайлгнаж байгаа нь бас их өрмөц сонирхолтой санагдлаа. Тэгээд 2022-оос 23 оны хичээлийн жилийн одоо төгсгөл болж байгаа учраас манай сургуулийн хүүхдүүд маань ч гэсэн одоо ингээд ангиуд маань тайлангаа тавиад эхэлсэн энэ арга хэмжээг бол бас санаачсан зохион байгуулж байгаараа эхлүүлж байгаагаараа энэ ангийн онцлог байна. За тэгээд мөн бас ангийнхаа эцэг эхчүүдийг хичээл ордог багш нартай маш их ойр сайхан танилцуулаад чөлөөт арга хэмжээ зохион байгуулад хооронд нь ярилцуулаад хөгжим тоглоом тоглуулад ингээд хийж байгаа нь бол бас энэ ангийн онцлог давуу тал болж харагдаж байгаа нэг сайн шалтгаан байна. Тэгээд сургуулийн зүгээс ч гэсэн одоо удахгүй төгсөх одоо эх хичээлийн жилд энэ хүүхдүүд маань төгсөөд явна. Тэгэхээр одоо бас хүүхдүүдийн маань гол одоо сургуулийн маань гол үйл ажиллагаа болох сургалтанд нь одоо бас анхаарах талаас нь бас дотроо бодлого бодолцуулаа гэж ингэж хэлэх байна. Нэлээ үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Миний хувьд. За миний хувьд бол манай хүүхдийн хувьд бол бас би бол хөдөөнөөс ирсэн энэ арга хэмжээнд. Тэгээд энэ хүүхдүүдэд хараад одоо бас их сэтгэл дүүрэн байна. Би хуучин нөгөө
бага насны буюу сурах насндаа эргэж очсон юм шиг манай хүүхдүүд манай өнгөлөг байна, ирж хүчтэй байна. За хүүхдүүдтэй одоо хандаж одоо бас энэ ирж хүчээр 12 дугаар ангиан төгсөөд конкурсд амжилтаа орж одоо хүссэн сургуулаа аваарай гэж хүсэж байна. Мөн одоо бас багш сургууль хүмүүжүүлэгчдийн багш нарт нь одоо бас баярлалаа. онцгой хамт тусан ангийн охтууд онцгой хамт байсан Хай